бүгдээрээ хамт залбирцгаая. Эзний өмнө их эзэмээ танд энэ өдрийн төлөө баярлалаа. Та яг одоо бас бидэнд өөрийн үгийг айлдаарай. Таны үг бидэнд урам зориг, хүч чадал, ухаарлыг бас бидний гимшилт дагуулах болтугай. Эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Амен. За, өдрөө сууцгаая. За, магтаалхандаа баярлалаа. Бүгдээрээ магтаалдаа бас баярлалаа гэж алга ташаа тий. За, сайхан амарцгаасан уу? За, дэжгүй байгаа юу? За, зуны уйлрал маань эхлээд л байна. Жохон сэрүүхэн байгаад байна. Гэхдээ удахгүй халах бах уу? Тэг ингээд байгаа ш тийм үү? Нэг сэрүүхэн байж уснаа гинт айхтар халаад л. Одоо нэг хэсэг бүгдээрээ air condition тийм үү? Агаар жуултай орон байр бодоод л байж байгаа. Тэр цаг л ирэх баг шүү. За, та нар санаж байгаа бол би Йохошуа номноос номлож байгаа. Гэхдээ энэ 100 одоо завсарлаж байгаа Йохошуа ном. Тэгээд энэ 9 сараас энэ 10 сараас Йохошуа ном маань үргэлжлүүлээд номлоно. Өнөөдөр би та бүхэнтэй хуваалцахаар бэлдсэн номлын сэдв болохоор Бурхны ерөөл дор амьдрах нь гэж. Бурхны ерөөл дор. Бурхан бидэнд аль хэзээний өөрийнхөө ерөөлийг өгсөн гэдгийг Библи маш тодорхой өгүүлж байгаа. Тэгэхээр тэр Бурхны бидэнд өгсөн тэр ерөөл дор амьдрч сурах хэрэгтэй байгаа. Тэгээ Бурхан бол хайрын Бурхан, Бурхан бол ерөөлийн Бурхан. Мөн Бурхан биднийг одоо зэмлэж бас бидний гим нүглээс эрэхийг хүсдэг тэр Бурхан юм аа. Тэгээ би Эфес номын 1-р бүлгээс уншия. Эфес номын 1-р бүлгийн 3-аас 6-р ишлэгийг би уншия. Анхааралтай сонсоорой. Христээр дамжуулан Тэнгэр дэх бүхэл сүнслэг ёроолоор биднийг ёрөөсөн бидний эзэн Есүс Христийн Бурхан бөгөөд эцэг ёроо магтагдах болтугай. Бурхан биднийг өөрийнхөө оршихуйд цэвэр, ариун, гим зэмгүй байлгахаар ертөнцийн суурийг тавихаас өмнө Христийнх болгон хайраараа сонгож хүсэл тааллынхаа дагуу Есүс Христээр дамжуулан биднийг өөртөө үрчилж авахар урдаас товлсон билээ. Иймд хайрт хүүгээрээ бидэнд үзүүлсэн сүр жавхланд хайр ивэлийг нь магтъя гэж. За энэ дээр хэд хэдэн чухал зүйлийн тухай ярьж байна. Нэгдүгээр түүний тухай хэлсэн бэ гэхээр Христээр дамжуулан Тэнгэр дэх бүхэл сүнслэг ёроолоор биднийг ёрөөсөн юм а гэдэг тухай ярьж байна. Энэ ингэж хэлээгүй. Эзэн биднийг сүнслэг ёроолоор ёроох гээд байгаа гэж хэлээгүй. Ёроочмоор одоо ёроох гэсэн юм а гэж хэлээгүй. Эсвэл ёроовол их сайхандаа гэсэн санааж агуулаагүй. Энэ нь сүнслэг ёроолоор ёроогдсон шүү гэдгийг хэлсэн байгаа. Амен. Бүгдээ хажууд доонтой хэлэхгүй та сүнслэг бүхэл ёроолоор ёроогдсон хүн шүү гэж. Амен. Та ёроогдсон. Библи маш тодорхой хэлсэн байна. Сүнслэг ёроолоор ёроогдсон гэж. Дахин хэлье. Ёрооч магадгүй гээгүй, ёроох гээд л яваад байгаа гээгүй, ёроочмоор санагдсан юм шүү гээгүй, ёроосон шүү гэсэн байна. Эзэн бидний бүх сүнслэг ёроолоор ёроосон гэсэн байна. Тэгээд цааш нь юу гэж хэлсэн бэ гэхээр Бурхан биднийг өөрийнхөө оршихуйд цэвэр, ариун, гим зэмгүй байлгахаар ертөнцийн суурийг тавихаас ч өмнө Христийг болгон хайраараа сонгосон юм а гэж. Биднийг ямар байлгахыг хүсэж байгаа гэхээр бидний гим зэмгүй, ариун байлгахын тулд Христ дотор биднийг сонгосон юм а гэж. Гэхдээ энэ сонирхолтой. Үүрэг учраас сонгоогүй. Нэгсэндээ эзэн за би Бурхан юм чинь одоо нэг хэдэн хүнийг аврах хэрэгтэй. За нэг хэдэн нөхдийг сонгоод аварчий гэдэг үүрэг учраас хийгээгүй байгаа. Библиэд үгүйсний дагуу энэ хайраар хийгдсэн юм а гэж. Яг л Бурхан хайр учраас. Нэгдүгээр Иохан номын 4-р бүлэг дээр хэлсэн байдаг шүү дээ. Учир нь хайр бол Бурхан бол хайр юм а гэсэн байдаг. Тэгэхээр бүр энийг юу гэж хэлсэн бэ гэхээр цэвэр, ариун, гим зэмгүй байлгахаар биднийг өөрийнхөө оршихуйд гэж байгаа шүү тийм үү? Цэвэр, ариун, гим зэмгүй байлгахаар ертөнцийн суурийг тавихаас ч өмнө гэж байгаа. Тэгэхээр таныг намайг энэ дэлхий дээр мэдлэхээс өмнө энэ дэлхий бий болохоос өмнө эзэн аль хэдийнэ биднийг хайраараа сонгосон байгаа. Өөрийнхөө оршихуйд дотор биднийг цэвэр, ариун, гим зэмгүй байлгахын тулд гэсэн. Тэгээд биднийг Христийг болгохыг хүсэж байгаа гэсэн байна. Тэгээд төгсөлд нь юу гэж хэлсэн бэ гэхээр иймд хайр түүгээрээ бидэнд үзүүлсэн сүр жавхланд хайр ивэлийг нь магтъя гэсэн байна. Бурхны сүр жавхлан хайр ивэлийг бүгд магтан дуулцгаая гэсэн байна. За ан нөхдөө та юу хийж чадахгүй байх нь ер нь гол биш. Нэг тийм чухал биш. Итгэлийн амьдралын хувьд.
За мэдээж нийгэмдэр бид нар ингээл ийм мэдлэгтэй, ийм босролтой, ийм чадвартай, ийм чадваргүй гэл зөндөө ийм ангилалд багтдаг тийм үү? Тэг хүн болгон ямар нэгэн ангилалд орж байгаас чаддаг, чаддаггүй гэдэг ангил руу ордог байгаа. Харин итгэлийн амьдралын хувьд энэ дээр та юу чаддаг, юу чадахгүй байх гэдгээс илүү чухал байдаг вэ гэхээр та Бурхны зоригтой өөрийгөө нийлүүлж байна уу? Та Бурхны зоригтой нийцэж амьдарч байгаа юу гэдэг. Хэрвээ та Бурхны зоригтой өөрийгөө нийцүүлж байгаа бол нэгсэндээ Бурхны зоригтой нийцнэ гэдэг бол Бурхны үгийн үгтэй яг нэг шугам та өөрийнхөө амьдралыг байлгаж чадж байгаа юу? Энэ үндэ итгэлийн амьдралын хамгийн чухал шалгуур үзүүлэлт байдаг. Энэ таны чадвартай ерөөсөө хамаагүй. Хүмүүс бид нар маш олон удаа өөрийнхөө чадварт найддаг байгаа. Эсвэл хин нэгний чадварт найддаг байгаа. Эсвэл чадваргүй байгаадаа бухимддаг, гомдолдог. Эсвэл чадвартай хүмүүс их харж атаархдаг, өрсөлддөг байгаа. Харин үндэ бид итгэлийн хүн байж итгэлээр амьдрахыг зорж байгаа бол Бурхны бидэнд хэлсэн саяны үгийн дагуу гим зэмгүй Бурхны оршихуйд дотор гим зэмгүй ариун амьдралаар амьдрахыг зорж байгаа бол үндэ би юу чадахгүй, би юу чадахгүй гэдгээс илүүгээр эзэн намайг юунд дуудсан юм бэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй байна. Бурхны үг надаас юу хүсэж байгаа вэ гэдгийг. Хэрв та Бурхны зорилгыг зүрхэндээ тээж түүний үгтэй өөрийгөө нэг шугамд байлгах юм бол бүхэл сүнслэг ёроол дотор таалхах болно. Мөн их сонирхолтой 2 дугаар Петр номын 1:3-4 дээр ингэж хэлсэн байна. Биднийг яруу алдар, эрхэм чанар руугаа дуудсан. Түүнийг таньж мэдхийн хэрээр түүний бурхан хүчин, амьдрал ба сүсэг бишрэлт маань хэрэгтэй бүхнийг бидэнд сойрхож байдаг юм. Тэрээр үн цэнтэй гайхамшигт амлалтуудаа та бидэнд хайрлсан учраас үүгээр нь та нар энэ хорвоо дээрх ялзарсан хүсэл тачаалаасаа ангижран бурхан чанарыг хуваалцагч болох учиртай юм гэсэн байгаа. Эзэн бидний юу гэж хэлсэн бэ гэхээр энэ нэг Петр загтал бичгтээ бид нар бурхан чанарыг хуваалцагч байх болно гэсэн байна. Хизээ гэж бид нар үн цэнтэй гайхамшиг дамлалтуудаа та бидэнд хайрлсан учраас үүгээр нь та нар хорвоо дээрх ялзарсан хүсэл тачаалаас ангижран бурхан чанарыг хуваалцагч болох болно гэсэн. Эзэн биднийг түүний бурхан чанарыг хуваалцагч байхыг хүссэн байна гэсэн. Нэгсэндээ энэ дэлхий дээр эзэн биднийг та нар санаж байгаа Эхлэл номонд өгүүлэхдээ Бурхны дүр төрхөөр бүтээсэн юм а гэсэн байна. Ан нөхдөд Христ итгэж бид нар бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдгээ бид мэддэг, бид итгэдэг. Бүгдээрээ хажууд хондоо хэлэхгүй та бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн шүү. Өнөөдөр яг лайв сонсож байгаа танд танилцлага та Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн шүү. Бид үнэхээр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн байгаа. Тэгэд энэ ялзарсан хүсэл тачаалаас ангижран энэ нь өөрөө Бурхан чанарыг хуваалцагч болох учиртайг бидэнд харуулж байгаа юм гэсэн. Тэгэхээр бид нар нүгэл дотор амьдэрсэн чигээрээ бид нар гим нүглийг өдөөсөн чигээрээ гим нүгэлд дуртай чигээрээ эсвэл гим нүгэлд гим нүгэл үйлдэхийг сонгосон чигээрээ бид нар бурхан чанарыг хуваалцах боломжгүй. Бурхан чанар гэдэг нь бидний хүч чадлаар бид нар гим нүглийг эсэргүүцэх тэр хүч чадал тэр боломжийг эзэн бидэнд өгсөн гэдгийг өгүүлж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь бурхан бидэнд хэрэгтэй олон сүнслэг ёроолыг аль хэдийнэ өгсөн юм аа. Нэгсэндээ бурхан чанар буюу нүглийг эсэргүүцэх чанар гэдэг бол эзнээс бидэнд өгсөн бас нэгэн сүнслэг ёроол гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Христ итгэгчийн хувьд бидний амьдрал ямар нэгэн шин ёроолыг хайх амьдрал биш юм аа. Өнөөдөр бид нар яаж шинээр ёроогдох гэж бодох нь үндэ Христ итгэгч хүмүүсийн хамгийн ихний хамгийн чухал ойлголт биш юм аа. Илүү шинээр ёроогдох юмсан гэж бодхоос илүүгээр бидэнд аль хэзээний сүнслэг өгөгдсөн ёроолуудаа бид нар мэдэх ёстой. Тэр сүнслэг ёроолууд дотроо бид нар алах ёстой юм аа. Хэрвээ бид нар сүнслэг ёроолоо ойлгохгүй юм бол сүнслэг тэр ёроол дотор алхаж чадахгүй байх юм бол бидний бодит амьдрал дээр харагдж байгаа материалын ёроол бүхэн бидэнд ёроол биш харин энэ хараал болох болно гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэгэн номлогч ингэж хэлсэн байдаг. Хамгийн аимшигтай зүйл юу гэж хүний гэж байгаа. Хүн төрлөختний хамгийн аимшигтай зүйл бол бурхангүй хэрнээ бүх зүйлтэй байх нь гэсэн байдаг. Энэ үед бидний харж байгаа бидний хүссэн мөрөөддөг бүх материалын зүйл маань үндэ бидний хувьд ёроол биш харин энэ хараал болдог. Ягаад гэвэл яаж хараал болдог гэж бидний хүсэж байгаа материалын бүх зүйл маань хэрвээ бид бурхангүй байх үед энэ бидний бурхнаас улам холдуулж бурхангүй амьдралаар амьдруулж эцэст нь биднийг мөнхөд бурхнаас тусгаарлах болно гэсэн байдаг. Мөнх шийтгэлийн тухай ярьж байгаа. Харин аанд өгтөө бид нар сүнслэг ёроолоо ойлгох юм бол энэ дэлхий дээр амьдарч байхад бидний амьдралд хэрэгцээд байгаа бүх материалын бүхэн бас бидний хувьд ёроол байх боломжтой юм. Халелуя. Тийм учраас материалын зүйл таны хувьд ёроол болж гинүү, хараал болж гинүү гэдгийг та ойлгох хэрэгтэй. Хэрвээ энэ материалын хэрэгцээнд таныг бурхнаас холдуулж байгаа бол энэ хализын танд хараал болчихжээ гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хэрвээ материалын хэрэгцээ таны амьдралд материал хэрэгцээ хангагдсан таныг бурхан руу ойртуулж байгаа бол энэнд ерөөл болсон байна гэдгийг бид нэр ойлгох хэрэгтэй болж байгаа. Ягаад гэвэл Матай номын 6 дугаар бүлэгт маш тодорхой өгүүлсэн байдаг. Эхлээд бурханы хаанчлал болон түүний зөвийг ирж хайх тун. Тэгвэл бусд нь нэмэж өгөхд болно гэсэн байна. Юу гэж? Энийн өмнөх ишлэлээр юу хэлсэн гэж? Харь үндэстнүүд л юу идэх вүлээ, юу уух вүлээ, юу өмсөх вүлээ гэж тэд нэр санаа зовдөг юм а гэсэн байна. Яадаг нь санаа зовдөг юм а гэсэн. Юу идэх вэ? Юу уух вэ? Юу өмсөх вэ? Хаана амьдрах вэ? Юутэй болох вэ? Ямар машинтай байх вэ? Ямар байртай байх вэ? Ямар ажилтай байх вэ? Хэдэн төрлийн орлоготой байх вэ? Хэн болох вэ? Ямар эрх мэдэлтэй болох вэ? Ямар мэдлэгтэй болох вэ? Ямар боловсролтой болох вэ? Юутай болох вэ? Энэ бүхний харь үндэснүүд ирж хайдаг юм гэсэн байна. Тэгэд харин бурхны хүмүүс, бурхныг мэддэг хүмүүс, бурханд итгэлээ тавьсан хүмүүс эхлээд бурхны хаанчил болон түүний зөвийг ирж хай. Тэгвэл бусд нь нэмж өгөгдөнө гэсэн. Нэгс нь ингэж хэлээгүй бурхан. Материалын хэрэгцээ бол миний санаа тавих зүйл биш ээ. Материалын хэрэгцээ танад өгөгдөн үз, авна үз. Тэгэл тэргээ өөрснөө шийд. Миний санаа тавьж байгаа зүйл бол ганцхан сүнслэг өрөөл. Сүнслэг өрөөлийг л би танарт өгнө. Өөр юу ч өгөхгүй. Библи ингэж хамлаагүй шүү дээ. Библи ингэж юусэн хамлаагүй. Эзэн бидэнд сүнслэг өрөөлийг өгсөн. Халелуя. Бидний сүнслэг өрөөлийг мэдэж сүнслэг өрөөл дотор амьдрах үед бидний материалын хэрэгцээ хангагдана гэсэн байна. Эзэн маш тодорхой хэлсэн. Бурхны хаанчил болон түүний зөвийг ирж хайх юм бол бусд нь нэмж өгөхдөг болно гэсэн. Эзэн бидний материалын хэрэгцээг анхаардаггүй биш, тоодгүй биш. Харин ч эзэн бидний аав бурхан учраас бидэнд хайртай учраас тэр бидний материалын хэрэгцээнд төрөл анхаарал хандуулдаг байна. Та нар санаж байна. Бор шувны тухай ярьдаг ч юм уу. Бор шув хизээж өөртөө анхаарал хандуулдаг үстэй. Тэнгэрлэг эцэгч гэж байгаа. Тэр бор шувыг анхаарал тавьдаг юм а гэсэн мэт. Харин өнөөдөр бид нар Тэнгэрлэг эцгийгээ бурхан аавыгаа мэдсэн хэрнээл бид нар өнөөдөр сүнслэг өрөөлөөсөө илүү бид нар байхгүй зүйлийнхээ хойноос л зүтгээд байдаг. Сүнслэг өрөөл. Бурханы аль хэдийн танд өгсөн өрөөлийг мэдэж түүгээр амьдрах нь энэ бол жинхэнэ итгэлийн амьдрал. Энэ бол ялалтай амьдрах байх болно. Тийм учраас би дахин хэлье. Христ итгэл гэдэг нь шин өрөөлийг ирж хайдаг амьдралын тухай яриаг. Христ итгэл гэдэг бол өгөгдсөн сүнслэг амьдрал өрөөл дотроо амьдрал сурахыг өгүүлж байгаа. Таны хэрэгцээ хангагдана. Санаа зовхон байхгүй. Та битгий санаа зовоорой. Одоо яадаг вэ? Одоо яана. Don't worry, be happy. Амен. Бүгдээ хажууд байгаанд байлгүй. Don't worry, be happy. Аллилуйя. Учир нь Тэнгэрлэг эцэг чинь танд санаа тавих болно. Өнөөдөр бид нар юутайч байж болно, юуч байж болно. Эцэст нь юу вэ? Бидний Тэнгэрлэг эцэг минь бидэнд санаа тавих болно гэсэн байна. Библийн дагуу Бурхан итгэгчдийн дотор хэдийнэ суулгасан, өгсөн хэд хэдэн өрөөл байгааг өгүүлсэн байдаг. Эдгээр нь биднийг бид өөрсдөө бүтээдэг зүйлийн тухай яриаг. Бурхан бидэнд аль хэзээ өгсөн зүйлийн тухай ярьж байгаа. Энэ Бурханы бидэнд аль хэзээ өгсөн тэр өрөөлийг өнөөдөр би та бүхэнд хэлж өгмөр. Өнөөдөр та би ямар өрөөл авах вэ гэж бодож байгаа бол та тэр бодлоос түр чөлөөлөгдөд би ямар өрөөлийг аль хэзээ авсан бэ гэдэг талаар бүгдөө бодцгоо. Халелуя. Сүнслэг өрөөлүүдээр Бурхан биднийг өрөөсөн юм аа. Би танд өнөөдөр 6 уруутай эсвэл ингээл болчих гэж тийм. 6 сүнслэг өрөөлийг би танд хэлж өгмөр. Өнөөдөр таны амьдралд Бурхан аль хэзээ өгсөн. Тэгсэн хэрнээ Христ итгэж бид нарт нэг их ач холбогдол өгдөггүй. Зарим нь олон жил Христ итгэсэн зүгээр нэг угаасаа тийм л байдаг штэ гэсэн бодолтой байдаг. Гэхдээ энэ бидний амьдралыг өөрчлөх, өдөр бүр бидний амьдралыг өөрчлөх, өдөр бүр биднийг итгэлээс итгэл рүү, алдраас алдар руу, ялалтаас ялалт руу дагуулах 6 өрөөл байгаа. Энэ 6 өрөөлийг бүгд өнөөдөр харцгаая. Нэгдүгээрт ариун сүнс Бурхан. Нэгдүгээрт бидэнд өгсөн өрөөл юу гэж ариун сүнс Бурхан юм а. Бурхан өөрөө бидэнд өрөөл болж ирсэн. Ариун сүнс Бурхан байгаа. Нэгдүгээр Коринт номын 6-гийн 19-дэр хэлж байгаа. Бие махбод чинь Бурханы сойрхлоор та нарын дотор байдаг ариун сүнсний өргөө гэдгийг та нар мэднэ гэсэн. Юу гэсэн бэ биднийг? Бид нар ариун сүнсний өргөө юм а гэсэн байна. Ариун сүнс таны дотор, миний дотор оршин байна гэж өгүүлсэн байна. Ариун сүнс зочлоо гэж хэлээгүй. Заримдаа бид нар боддог байхгүй ариун сүнс
Нэг тийм орж гараад байдаг юм шиг бид нар бодоод идэх юм. Ариун сүнс нэг орж гараад тэгснэ нэг ирээл нэг гарч явал ариун сүнс нэг өдөр нэг сохон ариун сүнстэй юм шиг бол бүтэн зөвдөр цоглаан суудсан, номлоо сонссон, пастораараа залбируулсан. Халелуя. Яа сүнстэй. Ямар гоё вэ? Сүнсээр дүр. Эрэгт толгойд алаад өгнө. Тэгэл нэгд өдрийн өглөөнөөс ахгуулаад нөгөө ариун сүнс нь багасаад. Тэгэл 5 дахь орой угаасаа ариун сүнсгүй болсон чинь шоудцсан юм уу? Баасан ахынхаа төрсөд ирээд тэмдэглэсэн. Ариун сүнс байхгүй. Та тэгж бодож байна уу? Тийм байна гэж үзэж байна уу? Ариун сүнс тийм биш. Ариун сүнс хурж өгдөө яасан ариун сүнс за үрээд ирчлээ. За яаж зүгээр сэтгэл гайгүйсаа. За одоохон жоохон тайвшруулаад юу. За болсон би за одоо явла өөр хүн дэгцээ. За яаж юм. Залбирмаар за залбирэн шүү. Залбираараа би одоо туслаад гэх юм. Залбирсан болсон. За өөр хинд ариун сүнс хэрэгтэй. За энд хэрэгтэй юм шиг. За би одоонд явлаа шүү. Та нар зүгээр айтайхан байж байгаа. За ариун сүнс. Бид нар ариун сүнсийг ингээд биднийг зочлно гэж бодод. Үгүй. Библи ариун сүнс биднийг зочлно гэж хэлээгүй шүү дээ. Ариун сүнс бидний дотор оршино гэж хэлсэн шүү дээ. Халелуя. Амен. Бүгдээ хажууд таванд хэлэхгүй. Миний дотор ариун сүнс байгаа гэж. Сайн байна уу? Сайхан юу вэ? Ариун сүнс бидний дотор оршино гэсэн баг. Тэрээс ариун сүнс хаа нэг ирнэ гэж хэлээгүй. Бүтэн зөвдөр цуглаанд очих чинь ариун сүнс нь байж гэнэ хүлээж байгаараа ороод гарна шүү гэж хэлээгүй. Харин юу ч хэлсэнгээр би өдөр бүр тэр ариун сүнс бурхан өгөхөр өдөр бүр бидэнтэй хамт байх болно гэсэн баг. Тийм учраас нөхдөд ариун сүнс бидэнтэй байгаа бидний дотор оршдог гэдэг бол энэ бол ерөөл юм байна. Ариун сүнс бидний амьдралд тэр бидэнд хүч чадлыг өгдөг. Тэр бидэнд гим нүгэлт үгүй гэж хэлэх хүч чадлыг өгдөг. Ариун сүнс биднийг шинээр харж шинээр бодох боломжийг өгдөг байна. Тийм учраас сүнслэг ерөөл гэдэг үнэхээр ойлгох хэрэгтэй. Энэ бол зүгээр бид нөгөө материалын хэрэгцээгээ хангахдаг гэсэн бодлоос минь илүү давсны зүйлийн тухай ярьж байгаа. Таны материалын хэрэгцээ хангагдана. Та амьд ард заж минь мэлтийчлээ. Таны материалын хэрэгцээ хангагдах болно. Халелуя. Яг л бурхан Тэнгэрлэг аав чинь хангана гэж хэлсэн. Өгөгдөх болно. Та хүлээж авах болно. Гэтэ заримдаа бид нар өөрснөө зөв зарцуулдаг үстэй. Бид нар өөрснөө буруу шийдвэр гаргадаг үстэй. Баахан буруу шийдвэр гаргачаад дараа бурхан гомдлоод идэг үстэй. Өөрөө уучаад бурхан уулагчлаа гэдэг хүмүүс байж шít. Би уухгүй яваад ирсэн. Тэгсэн чинь нэг найзаар тааралдаад. Тэгээ нөгөө тохиолдол юм гэж байхгүй гэсэн штэ. Бурхан яг найзрын маань илгээсэн юм шиг байгаа. Тэгээ нэгэн тохиолдол юм байхгүй юм чинь доосон. Тэгсэн чинь нэг шилэм гарч ирээд тохиолдол юм гэж байхгүй штэ. Бурхан энэ удаа надад боломж өгсөн юм болов. Сүүлийн удаа уу гэсэн юм болов. Уг харин эсрэгээр нь. Харин бурхан үнэхээр тохиолдол юм байхгүй. Харин бурхан яас биднийг шалгадаг тийм үү? Бидний итгэлийг шалгадаг. Биднийг түүнд үнэхээр бүрэн итгэл найдвараа тавьж яана гэдэг эзэн шалгадаг. Тийм учраас нөхдөд ариун сүнс биднийг удирддаг. Ариун сүнс бидэнтэй хамт байгаа. Итгэж хүн бүрийн дотор байгаа. Ариун сүнс бидний дотор оршин суудаг гэсэн байна. Бүр оршин суудаг гэсэн байна шүү. Ариун сүнс бидний дотор оршин байгаа шүү. Халелуя. Дахин хэлье. Ариун сүнс зочилдог биш ээ. Ариун сүнс юм биш хөө. Бид нар ингээд Holy Spirit come please I invite you to my life into my life. Тэнгүүд ариун сүнс okay come on okay sure I will be there soon. Та нар тэгж бодож байна уу? Ариун сүнсийг бид нар амьдралдаа урьж яана гэхэд удахгүй очлоо гэдэг. Үгүй бид нар яг Христ итгэх тэр мөчид ариун сүнс бидний амьдралд ирдэг юм а гэсэн баг. Ариун сүнс бид үнэхээр Христ итгэх. Ягаад ариун сүнс өөрөө биднийг бүтээсэн бүтээгч. Яг л ариун сүнс өөрөө бол бурхан юм ба. Халелуя. Тэр бурхан өнөөдөр бидний донд байгаа. Халелуя. Тийм учраас нөхдөд энэ бол сүнслэг ерөөл. Өөрийгөө ариун сүнстэй гэдгийг мэдэрч амьдр. Мэдүүлж амьдр. Халелуя. Заримдаа бид нар тийм бүр сүнсгүй хүн шиг байхад байдаг тийм үү? Итгэж хүмүүс. Бүр сүнсгүй. Юу ариун сүнс хүмүүс хүч чадал юуч байх. Бүр өөрийн сүнсгүй юм шиг. Зарим хүмүүс тэгдэг шүү дээ. Энэ одоо сүнс юу гэдэг лээ? Сүнс үлдэнд унтсан, үхсэн гэдэг. Энэ ямар яатсан хүн бэ? Тэгсэн тэр нь ямар хүн итгэж хүн байхгүй. Би маш даруй хүн байгаа юм аа. Би даруй амьдралаар амьдарч. Таны даруй байх гэж яриад байгаа энэ үг яг үндэ ариун сүнсээр удирдуулах амьдралаас чинь зөрөөтэй байгаад байгаа. Ариун сүнс бидний дотор байхад бид нар галтай байдаг. Яг ариун сүнс бидний дотор хөдөлдөг. Бидний дотор ярьдаг. Бидний дотор тэр ятгадаг ариун сүнс. Үнэхээр ариун сүнс байх үед бусдад үйлчил гэдгийг, бусдад тусал гэдгийг ариун сүнс бидэнд хэлдэг.
Яг энэ бидний дотроос тэр ятгалан явдаг. Ариун сүнс зүгээр байхгүй. Ариун сүнс хизээш ингэж хэлэхгүй тань. За яаж энэ тулга. За зүгээр 150. Зүгээр 50. Зүгээр 50. Зүгээр байж. Тулга бити янз бүрийн бити бод зүгээр дууга. Хүн амьтанд бити харагдах гэдэг. Чимээ. Shut up. Биш ариун сүнс харин юу гэдэг гэж яар тунхаглал зөв амьдралаар гэрчил бос алах хэл яар. Халелуя. Зөв үнний төлөө зогс тэмц. Энэ ариун сүнсний ятгалаг юм аа. Мэдээж ариун сүнс заримдаа бидний дугаа хураа гэдэг үг байдаг л та. Чимээгөө. Shut up. Ялангуяа эхнэрийнхээ эсрэг юм ярих чивэл ариун сүнс хэлдэг байна. Shut up. Бас эмэгтэйчүүд зүртэл хэлдэг. Харин эмэгтэйчүүд ер нь бол яриад эхэлжүүл ариун сүнсийг сонсохгүй шийддэг. Эмэгтэй хүмүүс нөхрөө хүндлээрээ. Окей. Библи хэлсэн ш нөхрөдөө захиагдаарай гэсэн. Ингэж хэлээг өгөхгүй. Чи нөхөртөгөө 50-50 шүү хэлээгүй шүү дээ. Нөхрөө хүндлээрэй гэсэн. Нөхрөдөө захиагдаарай гэсэн. Эхнэрүүдээ хайрлаарай гэсэн. Ариун сүнс энийг сануулдаг. Тэмчээс эхнэр ч нөхөр ч үгийн Бурхны үгэнд дуулууртай гарт. Нөхрүүд эхнэрээ хайрлах, ариун сүнсийн ятгаланд дуулууртай байж эхнэрээ хайрлах хэрэгтэй өөр юм би мэд. Эхнэрүүд харин нөхрөдөө захиагдсан Бурхны үгэнд дуулууртай байж нөхрөдөө захиагдах хэрэгтэй ариун сүнсийн энэ үгийг сонсох хэрэгтэй. Нөхрөө хүндэлдэггүй, нөхрөдөө захиагддаггүй хэрнээ амьдрал болохгүй байна гэж гомдолдог хүмүүс байдаг. Эмэгтэйчүүд. Нөхрөл болохгүй байна. Эхнээс нь Бурхны үгийг биелүүлчих. Нөхрөдөө захирагд, нөхрөө сонс, нөхрөө хүндэл. Окей? Хэрвээ та нөхрөө хүндлэхгүй юм бол нөхрөдөө захирагдахгүй байх юм бол ариун сүнсний тэр ятгалыг та сонсохгүй байна гэсэн. Бурхны үгэнд дуулуургүй байна гэсэн. Тэгэл өнөөдөр сүүлийн үед орчин үед яасан гэхээр нэг л их тийм бие даасан эмэгтэйчүүдийн тухай. Хинээс ч хамаарахгүй амьдралаа бүгдийг авч ийн. Ирэх хүн амьдралд хэрэггүй. Энэ тэнэглийг зогсоох хэрэгтэй байхгүй бид нар. За мэдээж би маш олон чадварлаг эмэгтэйчүүд мэднэ. Манаас үнд байгаа олон чадварлаг эмэгтэйчүүд бизнес эрхэлдэг. Үнэхээр чадварлаг. Гэхдээ тэд нар бас нөхөртөө дуулууртай байхыг мэддэг. Нөхрөө сонсохыг мэддэг. Нөхөртөө захирдахыг бас мэддэг. Тэр мэдээж Библи хэлстэй бүх ирчүүдэд дуулууртай байгаарай гэж эмэгтэйчүүд хэлээгүй шүү. Нөхөртөө гэсэн байгаа шүү. Итгэж хүн бүрийн дотор ариун сүнс оршин байгаа. Бид ариун сүнстэй, сүнслэг ёроолтой хүмүүс. Танд байхгүй зүйлийг бити одоо надад юу байхгүй вэ? Нэг тийм жимтэй болчихсон. Ань юу байх вэ? Бид нар хамгийн харамсалтай нь яг мэдээж байхгүй зүйлийг бий болгоно гэдэг бол муу юм биш ээ, буруу юм биш болгож болно. Гол асуудал юу гэхээр нөгөө байхгүй зүйлээ бий болгохын төлөө бид нар ямар их стресстэй, ямар их дарамтанд орж бас яг үүний төлөө ямар их бурхантай хамт байх цагаа бид нар золиосдог гэж. Бурхныг золиослоо. Нэгснээ бурхныг золиослол гэдэг ингэж хэлж байгаа шүү. Энэ цаа ойлгоор. Бурхантай харилцах харилцаагаа бурхны өмнө эрэхтэй цагаа золиослоод тэгээд юмтай болохгүй гэдэг. Энэ маань юу болж байгаа вэ? Энэ нөгөө хараалч нь болоод байна гэсэн үг. Хоёр дахь тэнгэрлэг сүнслэг ёроол юу гэж? Энэ бол шинэ амьдрал юм аа. 2 дугаар Коринтын 5:17 дээр ингэж хэлсэн байгаа. Тийм учраас хин Христтэй нэгдсэн байна. Тэр хүн шинэ бүтээл мөн. Харагтун хуучин өнгөрч шинэ болжээ гэсэн. Халелуя. Шинэ амьдрал. Энэ бол Бурханаас өгсөн сүнслэг ёроол гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол сүнслэг ёроол, шинэ амьдрал. Энэ Библи маш тодорхой хэлсэн байгаа. Хин Христтэй нэгдсэн байна. Нэгснэ хин Христ дотор байна. Хин Христийнх болсон байна. Тэр хүний бүх хуучин өнгөрсөн гэсэн. Гэтэл өнөөдөр заримдаа бид нар хуучинтайгаа амьдраад идэг юм уу? Би нэг тэгсэндээ, би нэг ингэсэндээ гэж зовоод идэг. Хуучин амьдралаараа л өөрийгөө дүгнээд идэг. Би угаасаа чадахгүй, намайг угаасаа чадахгүй гэсэн. Би угаасаа чадахгүй бах өө. Угаасаа баг багын намайг чаддаггүй гэж хэлсэн. Би угаасаа одоо ч чадахгүй. 10 жил байхад намайг угаасаа чадваргүй гэсэн. Би одоо ч чадвартай болоогүй. Харин шинэ амьдралын тухай өгүүлж байна Библи. Христ итгэх тэр мөчид бид амьдралынхаа рестарт товчлуудаар дарддаг. Рестарт товчлуур гэж мэдэх үү? Рестарт гэсэн үгийг мэдж байгаа юм бол гараар өгөхгүй.
Restart юу гэсэн үг лээ? Дахин шинээр эхлүүлэх гэсэн үг. Та нараас энэ компьютер гацсангууд тийм үү? Restart-ын дарангууд буцаад reboot хийгээд яадаг үлээ дахиж эхэлдэг тийм үү? Эсвэл зарим бүр restart дээр дараач асахгүй дахиж шинжлэхгүй амтрахгүй байгаа гэвэл захиргааны тогийн салгадаг үстэй. Тэгээд шинээр тогийн залгах үед яах вэ? Тэр компьютер шин дахиж үйл ажиллагаа нь хэвэн болж эхэлдэг ба. Эзэн түүнд итгэх үед бидэнд яг шинээр амьдрал эхлэх боломжийг олгодог ба. Христ итгэж хүмүүсийн үед бид нэр ойлгох хэрэгтэй. Та Христ итгэсэн бол өдөр бүр шинэ амьдралтай гэдэг. Өдөр бүр шинэ амьдралтай. Тэгээ бүр Библи юу гэж хэлсэн гэхээр харагдсан хуучин өнгөс шинэ болжээ гэсэн баг. Энийг бүр бид нар бүр тунхаглаж бодох хэрэгтэй байхгүй өөрийнхөө дотор тунхаглаж бүр хашгирч одоо юу гэх вэ? Зарлаж тийм үү? Харагдсан би шинэ болсон байна гэж. Миний бүх хуучин өнгөрчээ. Би шинэ болсон байна. Халелуя. Халелуя. За энд манай хэдэн хүмүүс маань яг ойлгоод байна. Зарим нь ойлгохгүй байна. Ойлгох гээд л байгаа гэж байна. Яг л тэгэх гээд л баг шиг яг шинэ амьдрал яг шинэ амьдрал гэдэг бол бид нар Бурхны өнцгөөс харж сурдаг баг. Бид өмнө бүх зүйлийг өөр дөрөө тусаж хардаг байсан. Бүх юм надад гоё байх хэвээр. Бүх юм надад таалагдах хэвээр. Бүх юм миний л төлөө байх хэвээр. Ээж миний төлөө байх хэвээр. Аав миний төлөө байх хэвээр. Эмээ миний төлөө байх хэвээр. Өвөө миний төлөө байх хэвээр. Ах миний төлөө байх хэвээр. Игч миний төлөө байх хэвээр. Дүүч миний төлөө байх хэвээр. Бүх хүн миний төлөө байх хэвээр. Захирал миний төлөө байх хэвээр. Дарга миний төлөө байх хэвээр. Бүх юмыг л өөр таалагдсан байх гэдэг. Бүх хүн миний хүснээр биелэгдэх хэвээр. Миний боцоор байх хэвээр. Би л ер нь хамгийн ухаантай. Би л ер нь намайг тойрон эргэлдэх хэвээр бүх юм. Энэ бодлоос бид нар гарах хэвээр. Шинэ амьдрал эхлэхэд бид нар шинээр бодож эхэлдэг. Амьдрал чинь зөвхөн миний тухай биш юм байна. Амьдрал чинь би Бурхны алдрын төлөө бүтээгдсэнийг ойлгохоос эхлэх юм байна гэдэг. Амьдрал Бурхан яагаад хүнийг бүтээсэн гэж Библиэд үгүйсэн өөрийн алдрын төлөө гэсэн байна. Таны ярьж байгаа, таны хийж байгаа, таны үйлдэж байгаа энэ бүхэн Бурханыг алдаршуулахын төлөө гэсэн байна. Тэгээ бүр Библи юу гэж хэлсэн гэж хүн биш эзэн зориулын хийж байгаа гэдгийг ойлгоо гэсэн. Бүх зүйлийнхэн төлөө Бурхан талархалтайгаар ирээрэй гэсэн байна. Харин гэтэл бид нарт Бурхан талархахгүй байдаг шалтгаан юу гэж нөгөө байхгүй юмнуудын зүйл. Нөгөө байхгүй юмнууд. Тийм ч юм байхгүй. Онцгүй ийм ч юм байхгүй. Тэрийг харсан чи бүр дургүй үрчлээ. Атаархаад. Яс тэр нь тиймтэй би тиймгүй. Тэгсэн үрдэ би итгэж мөртлөө юу ч байхгүй. Хей. Танд шинэ амьдрал байна. Энэ бол тунхаг. Бүгдээ юмнуудаа хажууд тийш тавиад боссоо зогсдоо. Тэгээ бичиж байгаа сайн номлол бичиж байгаа юм хажууд тавиад боссоо зогсоод. Одоо бид нар тунхаглаж байна. Одоо тунхаг хийж байна. За бүгдээ сайхан хөлдөө мөрний хэмжээний цаа авъя. За хамраараа гүнзгий амьсгалаад амаараа зөөлөн гарга. Сайхан релакс тийм үү одоо ингээд сайхан хамгийн бие чөлөөлөө зөө. Тэгээд ерөөсө хажууд хүмүүсээс март одоо нүдэн. За нүдэнээр. Дэрэгд мэрэгд байгаа хүмүүсээ. За манай лайв үзэж байгаа хүмүүс гэр бүлийнхээ хүмүүсийн тухай ерөөсө март. Тэгвэл одоо яг л номлолд анхаарлаа үгэн анхаар. Тэгээд одоо миний энэ хэлэх үгийг та чангаар өөртөө хэлэх ёстой. Юу гэхээр харагдсан миний бүх хүчин өнгөрч би шин болсон гэж. За одоо дөнгөж эхэлж байна. Одоо зөвхөн warm up гэдэг тийм үү? Халаалт тийм үү? Сая хэлсэн чи яаж байна? Зүгээр байгаа. Гэхдээ нэг л тийм таагүй хэлээд байгааз энэ хажууд байгаа хүн одоо яаж байгаа намайг юу гэж бодож байгаа. Тэр хажууд байгаа хүн ерөөсөө хамаагүй. Дахиад нүдэн. Одоо бити хүм тухай бод. Нүдэнараа. Нүдэн. Одоо бүгд дахиад хэлнэ. Харагдсан миний бүх хүчин өнгөрсөн. Би шин болсон байна. Дахиад хэлээ 1 2 3 харагдсан миний бүх хүчин өнгөрсөн. Би шин болсон байна. Халелуя. За одоо жоохон айцтай хэлээд байна. Жоохон санаа зовлттой. Ийм эргэлзээ байх шиг нэрээ шинэ болцсон ч юм уу? Яасан билээ? Өчтөр яаж унтсан яг өглөө яг хэврээл болсон доо. Ер нь юу илээ гэж. Энэ сүнслэг ерөөлийн тухай ярьж байгаа. Шинэ амьдрал. Бид нар шинэ амьдралтай болно гэдэг нь гадаа төрхнөө өөрчлөгдөх гэсэн үг биш. Бидний өмс зүүж байгаа өөрчлөгдөх гэсэн үг биш. Бидний итгэл өөрчлөгдөж байгаа. Бидний амьдралыг харах өнцөг өөрчлөгдөж байгаа. Бид Бурхны үгээр амьдралыг харж эхэлж байгаа. Бид Бурхан дотор уушлагчтай мэдж байгаа. Бурханаар хайрлагдсанаа мэдж байгаа. Халелуя.
Бурханаар хүлээн авагдсанаа мэдэж байгаа. Бурхан бидний төлөө бэлдсэн түүний сайн сайхан төлөвлөгөө байгаа гэдэгт итгэж байгаа. Бурхан танд зориулсан сайн сайхан төлөвлөгөө байгаа. За одоо бүгд яг энэ итгэлээс бүгд тунхаглацгаая. Тунхаг шүү. Энэ бол тунхаг. Амен. Бурхан анх хүнийг бүтээчихэд нэн сайхан болжээ гэж хэлсэн байдаг. Нэн сайхан шинийг хэлсэн гэж таныг хэлсэн байгаа. Бүгд хажууд доонд хэлэхгүй. Таныг Бурхан нэн сайхан гэж хэлсэн шүү. Халелуя. Таныг нэн сайхан гэж хэлсэн байгаа. Ингэж хэлээгөө. За ямар ч нэгэн болчих. За яах вэ гэж болох үстэй гээгүй. Таныг нэн сайхан болсон гэсэн. Халелуя. Бурхан хүнийг бүтээгээд нэн сайхан гэсэн. Харин одоо дараа нь энэ 2 дугаар Коринт номдэр юу хэлсэн гэж харин хин Христэд нэгдсэн байна. Түүний бүх хуучин өнгөрч тэр шин болсон байна гэсэн. Одоо бүгдээ нүдэн ханаад одоо энийг тунхаглан тийм үү? За намайг дагаа хэлээрэй. Нүдэн ханаар харагтун миний бүх хуучин өнгөрч би шин болжээ. Би шин болжээ. Халелуя. Амен. Эзэн алдарш болтугай. Бүгдээрээ сууцгаая. Амен. Бид нар шин болсон юм аа. Энэ үгэндээ та итгэхгүй байгаад бол нэгс нөө Библи ингэж хэлсэн ба зүрхэндээ итгээд амаараа тунхаглаа гэсэн байна. Заримдаа бид нар зүрхэндээ итгэхгүй мөртлөө амаараа яриад байдаг байгаа. За энэ хүн хэл гэсэн хэлчихээ та. Тэгээ нэг тийм тэтгэл итэг таны бүх хуучин өнгөрсөн итэг. Ягаад хараа энэ их сонирхолтой. Хуучин өнгөрнө гэдэг маань бид нар ерөөсөө огт өөр хүн болсон гэж утга байхгүй. Хуучин амьдралын хүлээс, хуучин амьдралын алдаа, хуучин амьдрал доторх гим нүгэл, бидний амьдрал гим нүгэл. Энэ бүхэн Христ дотор угаагдсан юм а гэж. Одоо та өөрийнхөө өнгөрснөөр дүүрэх юу ч шалтгаан байхгүй. Өнгөрсөн магадгүй дурсамж болж болно. Сургамж болж болох юм. Харин одоо та шинээр амьдрах хэрэгтэй гэсэн. Энэ бол сүнслэг ёроол юм а. 3 дугаарт хүмүүрт өгөгдсөн бэлэг чадвар. Энэ бол сүнслэг ёроол юм а. 1-р Петр номын 4:10 дээр ингэж хэлсэн байна. Бурхны зүйл бүрийн ивэлийн сайн даамал байж хүн бүр хүлээж авсан бэлэг чадвараараа бие биедээ харилцан үйлчлээрэй гэсэн байна. Хүн бүр хүлээж авсан бэлэг чадвараараа харилцан бие биедээ үйлчлээрэй гэсэн байна. Энэ их сонирхолт энэ ишл ингэж хэлээгөө. Хүн бүхэнд өгөгдсөн бэлэг чадвараар бүгд баян болоорой гэж хэлээгөө. Хүн бүхэнд өгөгдсөн бэлэг чадвараар хүн бүхэн сайхан амьдраарай гэж хэлээгөө. Би сайхан амьдралын эсрэг биш ээ. Би бас баян байхын ч эсрэг биш шүү. Баян болоороо, сайхан амьдраарай. Гэхдээ энэ бүхэн чинь Бурхны алдрын төлөө үргэлж санаж байгаарай тийм үү? Харин энд ингэж хэлсэн байна. Хүн бүр хүлээж авсан бэлэг чадвараараа бие биедээ үйлчлээрэй гэсэн байна. Надад өгсөн бэлэг чадвар би та нарт үйлчилдэг. Энэ бол номлол. Бурхны надад өгсөн бэлэг чадвар. Би энэ номлоор бүтэн сөдөр болгон би өнгөрсөн 28 жилийн туршид тайзан дээр зогсож чинь тийм үү? Одоо 2 жилийн дараа 30 жил болох чинь тийм үү? Манай амьд өгсөн 30 жилээ болно шүү дээ тийм үү? 28 оны 9 сарын 18-ны тэр 7 хоног байгаа шүү заяа. Тэнд бид нэр 30 жилийн байгаа тэмдэглэж байгаа. Тэгэхээр энд ганцхан би биш. Энэ сүмдээ олон пасторууд өгөгдсөн бэлэг чадвараар өнгөрсөн 10, 20, 30 жилийн туршид үйлчилж байна гэсэн. Энд байгаа олон бас итгэгч нар өчтөр бид нэр удирдагчийн семинар авах тэнд 20 жил 9 бүлгийн удирдагч хийсэн хүмүүс бас гараа өргсөн байхгүй. Би асуусан 20 жил хийсэн хүмүүс байна. 10-аас дээш жил байна, тийм үү? 10 хүртэлх жил, 5 жил. Маш олон хүмүүс гараа өргөж байна, тийм үү? Яасан бэлэг чадвараар биеиндээ үйлчилж байгаа. Эзэн биднийг биеиндээ үйлчлэр гэсэн энэ бол сүнслэг ёроол юм а. Бурхан хүн бүрт үйлчлэхэд зориулсан бэлэг тодорхой бэлэг чадварыг өгсөн. Энд бэлэг чадваргүй хүн гэж ерөөсөй байхгүй. Зарим хүмүүсийн тохио надад чадварсаад тохион байхгүй дээ. Би зүгээр ном л уншдаг. Харин тий наад номоо уншаад наад номоо уншсаас гарах тэр үр жимс магадгүй тэндээс дараагийн алхамд биелүүлэх боломжтой зүйл юу вэ? Яг бол Бурхан танд өгсөн зүйл байна. Төвлөрөх. Өнөөгийн нийгэмд төвлөрдөг хүн байхгүй баг болчиход байна шүү дээ. Ном уншдаг хүн. Тийм биз дээ. Бүгдээ яг уншдаг хүмүүс шиг хараад байгаа юм. Гайхаад би өөрөө яг уншдаг хүн шиг амар эвгүй боллоо сая. Юу болчихваа гэх тийм. Бид нар бүгдээ тэр завгүй тэгсэн мөртөө бүгд дэлгэсэн талаар цаг гаргаас та. Машин барьж ирсэн чинь нэг дэлгэц сараас та. Энд яасан гэнэ үүн яадаг гомбо нөхрөө гэл дэлгэц сараас та тийм үү? Машин барьсан чинь автобусын суусан чинь бүгд жихвчтэй нэг юм үзээс та.
Тэ дандаа хилэн болж байгаа бүх асуудлыг хараастай. Тэгэл өөрийнхөө дүгнэлтийг хийгээл дунд нь орж зарим комент бичээл ямар мэдрэл муутай юм болоод байна гал бичээл тийм үү. Үндэ бид нар Бурхны үгэнд бид нар төвлөрч Бурхны бидэнд өгсөн зүйл дээр бид нар анхаарал хандуулах хэрэгтэй. Бурхан хүн бүхэнд чадварыг өгсөн. Би түрүүс тэр ном уншдаг. Би өөр ч мэдгүй ч номоо л уншдаг. Харин тийм энэ төвлөрөл ямар гайхалтай төвлөрөл вэ? Энэ олон хүмүүст одоо байхгүй болсон байгаа зүйл танд байна шүү дээ. Тэгвэл Библийг уншил та. Эсвэл одоо өөр юу гэдгийг таныг сүнслэг амьдрал чинь нөлөөлж чадах, таныг хөгжүүлж чадах номнуудыг уншил. Тэр дотроос хүмүүстэй өөрийнхөө сэтгэлийг хуваалц. Бич, нийтлэл бич. Энд чинь бас олон хүмүүст хүрэх болно гэсэн үг. Тэгэхгүй би ийм л юм. Миний нийтлэг хин ч уншихгүй. Бич. Бичгүй л хин ч уншихгүй шүү дээ. Бичвэл хин нэг нь уншина. Тэгээд тань хин хоёр болно. Хин хоёр нь хин дөрв болно тийм үү? Хүн бүхэнд бэлэг чадвар байгаа. Хэрвээ та энэ танхимд намайг ямар ч чадваргүй гэдэг нэг хүн хэлсэн шүү дээ. Тэр хүн худлаа ярьсан. Муу Иесус бидэнд бас худлаа ярьдаг. Угаасаа чи чадваргүй, мэдлэггүй, боловсруулахгүй, боломжгүй. Чи угаасаа чадахгүй. Муу Иесус худалч муу Иесус. Зарим хүмүүс муу Иесусыг гар хөл болцсон тийм худалч хүмүүс байна. Хүмүүсийг ингэ дарамталдаг, доромжилдаг, баян хүмүүсийг янз янзаар хилдэг. Чи чадахгүй, чи мэдэхгүй. Тэгээ өнөөдөр Христ итгэгч хүний хувьд бид нар бусдыг доромжлохгүй байхад суралцах хэрэгтэй. Хүнийг байхгүй зүйлийг, хүнийг мэдэхгүй зүйлээр нь доромжлох гэдэг. Эсвэл хүнийг байгаа царай зүсээр нь, эсвэл биеийн хэлбэр галбараар нь доромжлох гэдэг бол энэ бол зүгээр тэнэглэл. Энэ ерөөсө төлөвшөөгүй хүний тухай. Тэгээ өөрийгөө маш их эрдэмтэй, мэдлэгтэй, боловсралтай гэж ярьдаг хэрнээ баян хүмүүсийг доромжилдаг хүмүүс байдаг. Тийм байж болохгүй. Ялангуяа Христ итгэгчний хувьд бид нар бодох хэрэгтэй. Энэ хүн надтай адил бэлэг авьяас байхгүй. Гэхдээ энэ хүн Бурханаас өгсөн өөр тусгай бэлэг авьяас байгаа. Аллилуйя. Яг л Бурхан бүх хүнийг бүтээсэн бөгөөд бүх хүнд Бурхан хайртай учраас. Эзэн мэднэ. Эзэн танд юу байгааг мэднэ. Өнөөдөр би дахин хэлье. Бид нар ингээл шинэ ёроолыг хайхаас илүү аль эзэн танд өгөгчнийг нээж илрүүл. Таны дотор өгөгдсөн байгаа зүйлийг мэд. Залбир Бурханаас гоо ариун сүнсээс асуу. Эзэн би ямар бэлэг чадвартай вэ? Би хэрхэн хүмүүст үйлчлэх вэ? Та бусдад үйлчлэх гэсэн сэтгэл байх үед та бэлэг чадвараа нээж олох болно гэсэн үг. Үйлчлэх гэсэн үйлбэр үг байгаа юм. Тэрээс ингэж хэлээ үйлчлүүлэхийн тулд гэв. Үйлчлэх. Хамгийн гайхамшигтай бүх харилцаа, бат бүх харилцаа юун дээр тогтдог гэж би эндээ үйлчлэх гэсэн хандлагаас тогтдог. Хэрвээ та хин нэг зүгээр өөртөө ашигтай байхаар харилцаа тогтоожвол энэ бат бүх харилцаа болж чадахгүй. Тэгэл дуусна. Хэрвээ та бусдад үйлчлэх гэсэн сэтгэлтэйгээр харилцаа тогтоовол энэ бол бат бүх харилцаа байж чадна. Хин нэгэн хүртэл танд үйлчлэх гэсэн харилцаа тантай тогтоовол энэ бол хизээж одоо мөхөж эсвэл хугарахгүй тэр харилцаа байх боломжтой байдаг. Тийм учраас ан нөхдөө 3 дахь сүнслэг бэлэг юу гэж сүнслэг ёроол юу гэж энэ бол хүн бүгд бүрд өгөгдсөн бэлэг чадварууд байна. 4-р нь бидэнд өгөгдсөн сүнслэг ёроол бол хайр юм а. Ром номын 5:5 дээр хэлсэн байна. Ариун сүнсээр дамжуулан Бурхны хайр инэрл бидний зүрх сэтгэлд зутгагдсан байдаг юм а гэсэн. Ариун сүнсээр дамжуулан Бурхны хайр яадаг гэсэн бэ? Бидний зүрх сэтгэл дотор зутгагдсан байдаг гэсэн. Орсон юм а гэж хайр. Би түрүүс ариун сүнс ороод гараад байдаг биш. Ариун сүнс бидний дотор бүрэн ирсэн байгаа гэсэн. Халелуя. Яг адилхан Бурхны хайр чинь таны дотор байгаа. Хамгийн гол асуудал юу гэдэг гэж бид нар бусдыг Бурхны хайраар хайрлах чадахгүй нь бид нар өөрсдөө хичээгээд байдаг. Энэ нөхрийг хайрлах ус яадаг юм бэлээ. Хайрлсан биш та гай болчлоо энэ нөхөр гэлүүд. Эсвэл бид нар хариуцлага тооцох гэдэг. Эсвэл бид нар шийдэх гэдэг. Харин бид нар нэг юм ерөөсөө ойлгодог гэхээр Бурхны хайр штэ. Тэгвэл тэр хайрыг өгсөн ариун сүнс энийг миний дотроос улам хүчтэй урсгах юм биш үү? Бид өөр дээрээ төвлөрөх юм бол үнэндээ тэр хайрыг гаргаж чадахгүй. Яг бид нар тийм чадвар байхгүй байхгүй. Яг бидний хайр чинь их учир дутагдaltaй шүү дээ. Дуустдаг байхгүй хязгаартай. Учиргүй чамгүй бол амьдрал байхгүй зөндөө ярьж гэр бүл болонготой дараа нь юуч болоогүй юм шиг хаяа явчихдаг үстэй. Нөгөө хайр нь өдөө хайр увсан юм лээ да. Үе. Мэдхгүй. Нэг л тийм сэтгэлгүй болчихлоо гэдэг. Өнөөгийн нийгэм тийм мэдрэмж төвтэй хүмүүсийг их бүтээж байна.
Ан нөхдөд бити тийм байгаар мэдрэмж төвтэй. За энэ мэдрэмж хүн мэдрэмжтэй байх гэдэг бол буруу юм биш ээ. Гэтэ мэдрэмж төвтэй амьдрна гэдэг бол яг мэдрэмжээрээ удирдуулаад байгаа байхгүй. Яг мэдрэмж яаж чинь. Нэх гой мэдрэмж төр чинь. За өстой болдоохын тухай бодсон чи болдоо хастрын тухай бодсон чи нэх гой мэдрэмж төр чинь. Өнөөдөр хоол иднэ. Болдоо хастрын тухай бодсон чи нэх сонир мэдрэмж төр чинь. Өнөөдөр уулзахгүй. Мэдрэмж. Тэгээ мэдрэмжээс болоод ихнэрээ нөхрөө хаяа явчих. Ихнэрийгээ харсан чи нэг л тийм сонир мэдрэмж төрж явлаа. Тэгснэ өөр хүнтэй явж ясна гинт ихнэр санагдаад нэх гой ихнэр маань санагдаад экс санагдаад нэх гой болчлоо буцаад очлоо. Тийм дураараа амьдэрдэг. Тэгээ нөгөөт нь бас ингээ байж байгаа юм байна л да хүлээгээд. Тэгээ хурцгээд уурлаад байна. Тийм та нар тийм үзсэн үү тийм. Тийм ярьцлагууд байлаа шүү дээ. Нөхрийгээ хаяа явцсан эмэгтэй. Яагаад хайсан бэ гэсэн ингэсэн байна л да. Хоёр хүүхэдтэй гинэ. Тэгээ ингээ нөхөр. Би ер нь жоохон ганц би хүн шиг мэдрэмээр байна. Яг ингээд нөхөртөө байх үнэхээр хэцүү юм аа. Тийм ч бас би одоо ганц би хүн шиг би мэдрэмээр байна гэдэг. Тэгээ нөхөр нь окей, хэрвээ чи тэгж хүсчихвэл чи өөрийнхөө хүслээр болоо гэж яваад гисэн. 3 сарын дээр хамаг амьдрал миний нуруунд дээр орлого маань хүрэхгүй яаж амьдрал авч явна. Өөрөө л ганц хүн байя гэж. Тэ ганц би ээж байя гэсэн юм шиг тэ өөрөө тэрийг хүсээ үздэг. Ан нөхдөд мэдрэмж таны хэзээ амжилтанд хүрэхгүй шүү. Бид нар хэлдэг л хүмүүст жоохон мэдрэмжтэй байл та гэж. Яг харилцаан дээр нэг хүн ингээ уйлж яхад нь хажууд нь марсаа аа энийгээд бол мэдрэмжгүй үстэй. Хүн уйлж явал хажууд нь үрчээд яасан юу болсон гэж асууна үстэй. Тэгээ манай монголчууд хэлдэг уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэдэг. Бид нар уйлсан хүнээс анхаарал хандуулах хэрэгтэй ч ер нь бол асуух хэрэгтэй яасан. Юу болов? Юу санаа зовооч. Би залбирч өгье. Би итгэж хүн байгаамаа. Бурхан байгаа шүү. Бид нар хэлж сурах хэрэгтэй байна. Хайр бидний дотор зутагдсан байдаг юм а гэсэн. Хайр энэ зөвхөн хүний хүчээр бий болдог зүйл биш. Бидний өөрийн хайрыг, Бурхан өөрийн хайрыг бидний дотор суулгасан юм а гэсэн. Ингэснээр бид Бурханы хайраар бусдыг хайрлахад суралцдаг байна. Та нар санаж байгаа бол Иохан номдэрийг хэлсэн баг. Эзэн хэлсэн баг. Надад итгэгчдийн дотор амийн голын урсгал урснаа гэсэн байдаг. Амийн голын урсгал яа гэсэн. Урснаа гэсэн. Хинээс түүнд итгэгчдийн дотор. Бүгдээ амийн гол бидний дотор байгаа. Амийн голын урсгал байгаа. Энийг урсгаж амьдрах хэрэгтэй байна. Заримдаа бид нар өөрсдөө энийг бөглөө болцсон байна. Хэрвээ энэ урсахгүй байх юм бол энэ таны амьдрал чинь дарамт болно. Яагаад дарамт болох вэ гэхээр та Бурханы танд өгсөн зүйлийг та бусдад чөлөөлөхийн тулд, бусдад зориулахын тулд, бусдад үйлчлэхийн тулд та ашиглах хэрэгтэй. Та хийх ёстойгоо хийхгүй байгааг мэдэх тусмаа энэ таны сэтгэл санаа, таны амьдрал чинь энэ дарамт болж эхэлдэг байна. Маш олон итгэгч нарт ингэсэн байдаг. Бүр залхаж байна, ядарч байна, шантарч байна. Болиоста болж байна, хангалттай. Яг үндэ юу тэр хүмүүс дутуу байдаг гэж тэр яг амийн голыг урсгах тухай бодхоос илүү өөрөө амийн голын урсгалыг өөртөө л яаж авах вэ гэж боддог. Хүмүүс надад анхаарал хандуулахгүй байна. Хүмүүс намайг сонсохгүй байна. Хүмүүс намайг тоохгүй байна. Хинч намайг хайрлахгүй байна. Хинч миний амьдралд анхаарал хандуулахгүй байна гэсэн энэ өчүүхэн бодол яг үндэ бидний дотор байгаа. Тэр агуу том мөрөн гол урсгал саадуулж байдаг байна. Та амийн голыг урсгах тэр их нөөц болсон танд байгаа. Амийн гол урсгах үед мэдэгддэг үстэй. Голын урсгал сонсогддог үстэй. Халелуя, сонсогдно үстэй. Бид нар ингээд гол урсчихсан юу ч мэдэгдэг. Бид нар ингээд нэг хээр гараал яг голтой ойртоод ирэнгүүт голын чимээ сонсогддог тийм үү? Таны дотроос гол урсгал яг адилхан. Хүмүүс мэднэ. Хүмүүс таныг хараад гайхна. Өш, та чи юу вэ? Та чи ямар гайхалтай хүн бэ? Би таныг огт мэдгүй шүү дээ гэсэн мөртлөө таны амьдралын хэв маяг, таны хэлж байгаа үг энэ их зөв санагдаад байна. Ахаа ихчээ, та яг ямар учиртай хүн бэ? Бид нар юу гэж хэлэх вэ? Би угаасаа их олон дипломтой хүн байгаа гэх үү? Би Бурханы хүн байгаа юм гэж. Бүгдээр хажууд гонд хэлэхгүй. Та бол Бурханы хүн шүү гэж. Бурханы хүн шиг амьдрий л та. Бурханы хүн шиг амьдрий. Би одоо сандаг байхгүй. Дээр үед олон жилийн өмнө би анх машинтай болох юм гээд бөө мөрөөдөл өдрийн бол шөнийн зүуд. Тэгээ хүүхдүүд 2 болцсон. Дараа нь 3 дахь жирэмсэн, ихнэр жирэмсэн болцсон тэгэл бодоол за яаж машинтай болох вэ гэл. Тэгэл нөгөө яг тэр үед хуучин ялалт кино театрын дээр хажууд
нэг юм хашаан дотор Excel машин зардаг гэсэн баг. Солонгос Excel машин санаж байгаа юм байна уу? Байгаа байсан. Унжсэн хүмүүс байгаа зү тийм үү? Би өсөө унж үзээг би яг сууж үзсэн. Excel машин миний мөрөөдөл байсан бохоо тухайд. Тэгэл тэр яг машин зарсан газар очлоо. Тэгэл нөгөө хүмүүс танилцуулж шít машина. Тэ? Оо энэ ийм машин байгаа, энэ тийм машин байна. Юу ч мөнгөхгүй. Ойлгож байна. Гэтэ мөнгөгүй энэ төр гэж ярьж болохгүй шүү дээ. Оо би мөнгөгүй гэ. Бид нар тэ та нар тэгж ялангуяа энд байгаа ирчүүдэд хандж хэлэхэд та нар мөнгөгүй мөртлөө машин үзчихсэн биз дээ. Үзчихсэн. Тэр чинь очиод үзэж байгаа маань миний зорилго бол зүгээр ганц л зорилго өгөх залбирах. Тэр Excel машин дээр гар тавь залбирах. Энэ бол одоо зорилго байсан баг. Тэрнээс бол авах бол ерөөсөө зорилго байх. Яг угаасаа мөнгө байхгүй. Money 없어. Тэгэхээр чи машин 없어, тийм үү? А зүгээр юу байна? Юу байсан? Итгэл байсан. Залбирал байсан. Ариун сүнс байсан. Халелуя. Тэгээ би явж ирж нөгөө хүн зарчих гал юм чи. Би аяг авах гээд байгаа юм шиг тийм үү? Хэд он 93 оных энэ 94 оных Гэхдээ яг ингэж яваагүй л дээ заяа мэдээч. Тэгтэл ингээл үзээр тэгээд ингээд нууцхан нөгөө машин дээр ингэж гараа тавиад залбираад чимээгүй дотроо залбираад нөгөө нөө сонсоод дотор болгоор эзэн минь энэ машин надад өгөөч. Эзэн та туслаарай. Одоо би санах дараа 6 сарын дараа нь өлөө нэг жилийн дараа нь ч өлөө би Америкт яг урагдаад тэнд нэг сүм дээр очиж үйлчилсэн байхгүй. Тэгээ нэг 40 50 хүнтэй сүм байсан баг. Тэгээ тэр сүм дээр үйлчлээ 4 хоног байсан байгаа. Нийтээ Америкт 2-7 хонсон болоо 10 хонсон. Гэхдээ яг 4 хоног нь болоо 3 хоног тэр сүм дээр байсан. Тэгээ тэр сүмийн пастор намайг явах юм. Пастораа бидэд таныг ивэмээр байна. Та бидэд үнэхээр одоо ерөөл боллоо. Таныг ерөөё гэсэн. Би за баярлалаа. Би хүлээж аваад бэлээ гэсэн. Дотроо би $200 л бодоод байгаа шүү дээ. $200 л өгөх гээд энэ даа л гэж бодоод байгаа. Халелуя. Тэглэг явах та ерөөж болно шүү дээ. Тэгээ нөгөө өмнө та дансны дугаараа өгчихвэл яах юм бэ л гэлээ. Зүгээрээ би аваа явчих гэсэн. Уул нь их мөнгө байгаа маа. За ихсээд энэ 500 болох үстэй гэж бодлоо. Зүгээр би аваа явчихё. Cash always better гэл тийм үү? Тэгэл ер нь бэлэн мөнгөний зүгээр стэл гэсэн юмрхүү юм яриад л байлаа. Нөгөө пастор та ойлгохгүй энэ их мөнгө учраас ер нь бол шууд шилжүүлсэн дээрээ л гэдэг. За өсрөл 1000 болох байх таа. Тэгэл гүрийгээд чинь бас хэдхэн минутын яриа болж байгаа шүү дээ. Тэгэл тэр зүгээр cash okay no problem гэдэг. Тэгсэн нөгөө хүмүүс яг мөнгө хэлсэн баг. Та сайн мэд ойлгохгүй шин бид нар танд $10,000 өгөх гээд байгаа байхгүй юу? Шүү. Тэгээд Монгол дэрэнгүүтээ дансны дугаараа явуулаад $10,000. Тэнгүүтээ Excel-ийг харахгүй байгаа юм чи. Excel Тэгээ хамгийн анхны авсан юм Криста авч ирсэн байхгүй Toyota Крista шинэ. $2,700 орчихлоо. Эзэн бол сайн. Бурхан сайн бурхан. Бид нэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Айл эзэн бидэнд өгөөгдсөн ерөөлөд байна. Бид байхгүйгээ хараад хямрах биш. Байгаатайгаа хамт яв. Бага ерөөлтөөгөө очисон байхгүй бид нар Excel машины дэрэгд. Бага ерөөл мань юу байсан? Залбирал. Бага ерөөл мань ариун сүнсний ятгалга байсан. Дараа нь яг одоо энэ 5 дахь ерөөл байсан. Итгэл. Итгэл гэдэг бол сүнслэг ерөөл юм байна. Ром 12:3 дээр хэлсэн байгаа. Харин Бурханаас хүн бүрд ноогдуулсан итгэлийн хэмжээний дагуу нэхур бодоо гэсэн байна. Бурханаас хүн бүгд ноогдуулсан гэж. Итгэлийг Бурхан өгдөг юмаа гэсэн байна. Ингэж хэлээгүй. Итгэлийг та нар олж авна гэж хэлээгүй. Та нар хичээгээд авах нэхгүй итгэлтэй болно гэж хэлээгүй. Итгэл бол Бурханы бэлэг юмаа гэсэн. Халелуя. Амен. Та нарын зарим бодж би Есүст итгэсэн. Тэгэхэд манай энэ найз итгэдэг юм дээр энэ өстө гомбоо өстө итгэдэг. Би бол итгэцсэн байхгүй өстө гоё. Хей найзаа. Энэ бол Бурханы бэлэг юм аа. Энэ бол Бурханы бэлэг юм аа. Халелуя. Итгэлийг Бурханы бэлэг гэж хэлсэн байгаа. Итгэлж Бурханаас өгсөн бэлэг. Тиймээс Бурханы бидэнд өгсөн энэ ерөөл болох итгэлээр дамжуулан бид давуулан дийлдэг юм аа. Хэдийгээр бидэнд дутагдах үе, гачигдах үе байдаг гэсэн харин бидэнд байгаа ерөөлөө харах хэрэгтэй. Бидэнд итгэл байгаа маа. Нэг өдөр бид нар оюутан байх үедээ Одгэрл пастор битээр нэг өрөөнд байдаг гэсэн нэг байр төрөөслөө. Тэгсэн битээр юу ч байхгүйсэн баг. Ямар ч идэх хоолог болцсон. Сүүлдээ зах дээр гараад нөгөө самар маань ойлгохтой зарагддаг. Бид нар чи оюутан байгаад хажуугаар нь самар дээр гаж зах дээр самар зардаг гэсэн баггүй. Тэгээ Сэмж гаражки Бакупаити гэж зогсдог. Тэгээ тэр маань ч нөгөөлөхтэй. Хойлоо ерөөсөө мөнгөгүй болсон. Юунаас болсон байсан сайн мэдэхгүй. Тэгэнгүүт хойлоо болтохгүй. За хойлоо хоорсонд байгаа юм ашиглая гэсэн. Юу байсан? Итгэл байсан. Юу байсан? Залбирал байсан.
Тэгээ бид хоёр хамт залбирсан чи ерөөсөө хоосон гэж хоосон хөрч онгоолгоо залбирсан. Хоёулаа би нэгэ шоолоод нэгэд болдгоо. Шал инээт харагдаад байгаа юм чи тийм үү? Тэгээ нөө хоёулаа хоосон юм хартсан ингээ эзэн минь гэж инээд. Тэгээ хоёулаа шууд ярьцаасаа болоо хоёулаа тус та. За чи одоо юу нэ бүх хувцсан дээр гар тавь залбир, мөнгөтэй болог гэж залбир. Би бүх хоосон хүнсний савнуудаар гар тавь залбирын энэ бүхэн дүүрэх болтгоо гэдэг. Ингээд хоёр тал. Харин тэгсэн чи инех нь байх болж байна. Тэгэл ихэн одгорл пастор тийш очил бүх пичак дээр гар тавиал эзэн минь энэ бүх кармаг та мөнгөтэй болгож дүүргэж өгөөрэй гэл. Би болохоор бүх тэр нэг будааны сав, гурли сав дээр гар тавиал эзэн минь ангаж өгөөр. Юу байсан? Итгэл байсан. Юу байсан? Залбирал байсан. Ямар өрөөл байсан? Сүнслэг өрөөл байсан. Халелуя. Амен. Дараа нь 2-7 хоногийн дараа гаднаас хүмүүс тэр сургууль дээр зочлонгуудаа өөс танад Монгол оюутнууд байгааг сонслоо. Бид нар Монгол оюутнуудыг өрөөё гэд бидний бүх хүн сангагдсан байхгүй. Халелуя. Тэгээд удалгүй бид нар дараа нэг бизнес санаа олсон трупчка хийж зарж эхэлсэн байгаа. Тэгээд бид нарыг карма дүүрч гисэн байхгүй. Тэгээд тэрийгээр дамжуулж эзэн үнэхээр өрөөсөн байгаа. Ан нөхтөө байгаа юмдаа сэтгэл хангалуун бай. Та юучгүй хүн биш. Та юмтай хүн. Танд ариун сүнс байх. Амен. Танд ариун сүнс байгаа. Та шинэ амьдралыг Бурханаас авсан. Халелуя. Танд Бурханаас өгөгдсөн юу байгаа вэ? Бэлэг чадвар байгаа. Бусдад үйлчлэхийн төгсөн чадвар байгаа. Бурханаас танд өгсөн юу байгаа? Хайр байгаа. Бурханаас танд өгсөн юу байна? Итгэл байна. Энэ бол Бурханаас танд өгсөн ёроол гэдгийг та бүү мартаарай. Хамгийн сүүлд нь эсэд нь хэлэхэд сүнсний үр жимс юм. Энэ бол сүнслэг ёроол юм. Галаат номын 5:22-оос 23 дээр хэлсэн байгаа. Харин ариун сүнсний үр жимс бол хайр, баяр баясгалан, амар тайван, дэвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмжтэй чанар, дүлгөөн зан, бие захирах чадвар билээ. Эдгээр чанаруудыг Бурхан бидний дотор ургуулна гэсэн байна. За нэг юмыг одоо маш чухал энийг ойлгоо. Бид Христ итгэхэд ариун сүнс бидний амьдралд ирж байна. Ариун сүнс энэ чанарууд үрийг бидэнд авчирсан байдаг. Энэ бидний дотор ургана гэж. Энэ ургах үед бид нар ямар болно гэж бид нар хайрын хүн болно. Бид нар баяр баясгалантай байна. Бид нар амар тайван байна. Бид нар ямар ч бэрхшээл дунд Бурханы хайр, Бурхан дотор баяр хөөргийг тээсэр байх болно. Бидний сэтгэл маань сайхан байж, итгэмжтэй байж, дүлгөөн байж, бид нар бие захирах чадвар суралцуулна гэсэн. Энэ чанаруудыг эзэн бидний дотор бий болгоно гэсэн юм. Халелуя. Тийм учраас анагт энэ 6 бэлгийн тухай бүү март. Тэр итгэл дээр би нэг зүйлийг нэмж хэлмээр нь юу гэхээр Марк номын 9:23 дээр хэлсэн байгаа. Итгэдэг хүнд бүх юм боломжтой гэж хэлсэн байгаа. Итгэдэг хүнд юу боломжтой гэсэн бэ? Итгэдэг хүнд юу боломжтой вэ? Итгэдэг хүнд юу боломжтой вэ? Хаагасна гэсэн үү? 10% гэсэн үү? 20% гэсэн үү? Бараг 90% гэсэн үү? Бүх зүйл боломжтой гэсэн. Халелуя. Итгэлтэй хүнд бүх зүйл боломжтой гэсэн юм аа. Тийм учраас өнөөдрийн энэ номлыг би дүгнж хэлэхэд Бурхан бидэнд хэрэгтэй бүхний Христ дотор аль хэдийн өгсөн юм аа. Бид нар байхгүй юмдаа биш, байгаа юмдаа баярл эзэн таларх. Харин одоо бидний үүрэг бол итгэлээр хүлээн авч амьдралдаа хэрэгжүүлэх явдал. Бид өөр дээрээ төвлөрөх тусам Бурханы бидэнд өгсөн ёроол дотор алхах боломжгүй байдаг. Бид нар өөр дээрээ төвлөрсөн намайг тоохгүй, намайг сонсохгүй, миний төлөө залбирахгүй, намайг хайрлахгүй, намайг шархлуулчлаа. Миний зүрхэнд шарах. Та өөр дээрээ төвлөрөөл байх юм бол та хизээч үнэн шүү. Та хизээч Бурханы тэр сүнслэг ёроол дотор амьдарч чадахгүй. Харин хизээ бид Бурханы сүнслэг ёроол дотор амьдардаг гэж бид хараагаа Христээр байх үед. Христийн бидний төлөө хийсэн бүхэнд бид нар итгэх үед. Есүс Христийн энэ дэлхий дээр ирсэнд итгэх үед. Есүс Христ бидний гим нүглийн төлөө доромжлогдож гутаагдсан гэдэгт итгэх үед. Христ бидний гим нүглийг гүйж загалмаа цовдлогдсон гэдэгт итгэх үед. Христ бидний төлөө цовдлогдож үхсэн гэж итгэх үед. Түүнийг оршуулгдсан гэж итгэх үед. Түүнийг дахин амилсан гэж тийм үү? Амилсан гэж итгэх үед. Бид сүнслэг ёроол дотор амьдарч эхэлдэг байна. Халелуя. Бурхан таны төлөө. Бурхан таны дайсан биш. Бурхан заримдаа бид нар Бурханыг нэг тэнгэрд суусан нэг цагаан сахалтай харамч өвгөн шиг бодоод. Өөхгүй. Байна л да. Өөхгүй. Үгүй. Эзэн бидэнд аль хэзээний өгсөн юм. Бид сүнслэг ёроолуудаар ёроогцсон хүмүүс. Халелуя. Халелуя. Амен. Тийм учраас байгаа зүйлээ тээж амьдрцгаая бүгдээрээ. Энэ байгаа сүнслэг ёроолоо. Энэ итгэлээ тээж амьдрий. Энэ хайраар амьдрий. Энэ шинэ амьдрал дотор амьдрий. Халелуя. Энэ Бурханаас бидэнд өгсөн бэлэг чадвар дотор бие биендээ үйлчлэе. Бурханд үйлчлэе бүгдээрээ. Амен.
Эзний ариун сүнстэй хүн гэдэг мэдээж амьдрал ариун сүнстэй хүн халелуя. Хаанч явсан бодоор та бол ариун сүнсийг тээгч. Ариун сүнс тантай хамт байгаа. Та явсан газар бүхэн Бурхныг гэрчилж, Бурхныг харуулж, Бурхныг тунхаглаж, Бурхныг алдаршуулах тэр хүч чадалтай нэгэн гэдгээ бүү мартаарай. Бүгд хамт босцгоё. Бид нар зүгээр л нэг 365-ыг өнгөрөөх гэж энэ дэлхий дээр энэ нэг жилийг аваагүй. Бид нар хийж бүтээхэнд л Бурхан биднийг бүтээгч байхаар тэм чанартаар бүтээсэн. Та эрэгтэй ч юм уу, эмэгтэй ч юм уу, хинч байсан танд ямар нэгэн зүйлийг бүтээх хүсэл байдаг. Тийм үстэй. Юу ямар нэгэн бүтээх хүсэлтэй хүн байна уу? Байгаа үстэй. Юмыг бүтээж, бий болгож, зориг тээжсэр, зоригдоо хүрж энэ ямар гайхалтай гэж. Ямар ч зориггүй амьдрах гэдэг бол бас өгсөн хүнтэй л адилхан. Өгсөн хүнд л зориг байхгүй шүү дээ. Амьд байхад ядаж бид нар нэг хоолны зориг байгаа үстэй. Хоолны зориг. Би ойрд заримны зоригтой амьдраад байгаа. Яа, тэр нэг орс заримыг байна хэвлээ. Яг нөгөө дээр үеийн юусэд юм торхтой зарим гэдэг чинь тийм үү? Люб бас нэг любим яа л үү те? Любдин тэр. Яа тэрийг бол би нэг идэхдээ хоёр идэд байгаа шууд. Нууж идэж जैन те илж идэж जैन. Зарим өглөө баг заримгаа бодож босоод байгаа юм шиг. Өнөө тэр аль дэлгүрт байгаа үлээ. Зоригтой болох байхад бид нар сэрхэд хүртэлтэй нүдэ нэхэд хүртэл урамтай шүү дээ. Зарим гэж сэрхэд хүртэл урамтай. Гэтэл үндэ бид нар зөвхөн заримын төлөө амьдраагүй шүү дээ ханагт. Бид нар энэс илүү том зориг бидний амьдралд байгаа. Та нарт хүн бүхэнд байх. Гэхдээ бидний байх хамгийн том зориг биш. Бурхны зорилгыг биелүүлэх юмсан гэж. Бид нар өглөө нүдэ нэхтэй өнөөдөр Бурхны зорилгын дагуу амьдрах юмсан гэж. Бурхны зорилгын дагуу амьдрах юмсан гэж. Эзэн ариун сүнс биднийг ятгадаг. Ариун сүнс биднийг нүглээсээ ирэхийг ятгадаг. Ариун сүнс биднийг шинээр амьдрахыг ятгадаг. Тэгээ Библиэд хэлсэн байгаа. Бид нар ариун сүнстэйг яаж мэддэг вэ? Бид ариун сүнс бидний дотроос ёолон байж залбирдаг бод бид аава эцэг минь гэж ариун сүнсээр л ганцхан бид хэлж чадна гэсэн байна. Бурхан минь та намайг өөрчилж өгөөч. Бурхан та надад туслаач. Бурхан минь би энэ гим нүглээсээ эргэж таны өмнө гим зэмгүй ариун тэр амьдралаар амьдрах туслаач гэж хэлв. Энэ залбир чинь таныг ариун сүнстэй гэдгийг харуулдаг. Тэгээд залбирал бүх юм болоо үгүй. Энэ итгэлийн амьдралдаа өсөхийг бид нар зорих хэрэгтэй байна. Бага зүйлээр амьдрцгаая бүгдээ. Итгэл байна. Хайр байна. Бурхан байна. Халелуя. Энэс илүү одоо юу хэрэгтэй вэ? Бүгдээ хамт залбирцгаая. Эзний өмнө бүгдээ гараа өргөд тунхаглацгаая. Тийм ээ, би бол шинэ бүтээл. Би бол шинэ амьдралтай хүн. Би ариун сүнстэй хүн. Бүгдээ эзэн өөрийн ариун гараар сунгаад хамт залбирцгаая. Халелуя. Халелуя. Бүгдээ чангаар эзэнд хандан өөрийнхөө дуу хоолойгоо дүүнд хандаг хашгираа хэлээрэй. Эзэн минь тийм ээ, та ариун сүнс бурхан та надтай хамт байгаа. Оо халелуя. Лербе шикия махасани. Халелуя. Оо халелуя эзэн минь. Та надтай хамт байгаа. Та намайг сонгосон, та дуудсан танд баярлалаа. Хайраа өгсөн баярлалаа. Та сүнслэг бүх өрөөлөө өрөөсөн. Бурхан танд бүх алдарн байх болтугай. Хаадынхаа эзэн эзэн минь. Оо халелуя. Halleluja, halleluja, oh halleluja эзэн минь, oh halleluja эзэн минь. Бүх сүнслэг өрөөлөөр биднийг өрөөсөн эзэн бурхан танд бүх алдарн байх болтугай. Халелуя. Хаадынхаа эзэн танд бид бүх магтаалыг өргөж байна. Та магтах болтугай. Та алдарш болтугай. Халелуя. Oh рамашики рамаш. Халелуя Иесус эзэн минь. Oh их эзэн минь тийм ээ. Танд баярлалаа Иесус. Халелуя эзэн минь. Эзэнд бүх алдарн байх болтугай. Бүгдээрээ эзнийг магтан дуулцгаая. Бүгдээрээ түнд талархаж түнд баярлан дуулцгаая. Бидэнд өгсөн ариун сүнсийн төлөө баярлалаа. Ариун сүнсээ ирсэн баярлалаа. Бидэнд өгсөн шинэ амьдралын төлөө баярлалаа. Бидэнд байгаа зүйлийн төлөө баярлалаа. Итгэлийн төлөө баярлалаа. Ариун сүнсийн үр жимсийн төлөө баярлалаа. Халелуя. Бүгдээрээ Бурхныг магтцгаая. Халелуя.
Хамтдаа ерөөлийн залбирлыг хүлээн авцгаая. Их эзэн таныг хамгаалж өрөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Их эзний тусламж таны дээр байж танд амар тайвныг өгөх болтугай. Эцэг хүү ариун сүнсийн нэрээр ерөөн залбирлаа. Амен. Аллилуйя.